Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн 12 дугаар ангийн үндэсний бичгийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Хүүхдүүд ээ, хичээл эхлэхийн өмнө нэгэн зөвлөмж хөргөхөд бусдаа мэдлэгтэй гар барилгүйгээр мэндэлж хэвсцгээе. За хүүхдүүд ээ, өнөөдрийн үндэсний бичгийн хичээлийн сэдв зарим үгийн зөв бичих зүй тогтол болон гарлыг тайлбарлах. Ингээд хичээл эхлэхийн өмнө сурах бичгийн 73 дугаар талаа нэгээрээ мөн үзэг дэвтрээ бэлдээрэй. За хүүхдүүдээ сурах бичгийн 73 дугаар талын цаг агаар шинжих Монгол арга гэсэн бичлэгийг багш нь үндэсний бичигт буулгасан байна. Хэрхэн буулгасныг хамтдаа ажиглаж уншицгаая. Цаг агаар шинжих Монгол арга. Уулын мод доод талаас хаан эхлэн шаралж навчин түргэн унгал цас багтай дулаан өвөл болно. Оройгоосоо эхлэн шарлаж навчин удаан ойчвол зодорхуу байхын шинж. Өдөр нь намуухан бөхчм орой наран манан дунд жаргал маргааш нь тэнгэр цэлэмхийн шинж гэж ийхүү үндэсний бичигт буулгасан байна. За хүүхдүүдээ багш нь унших явцад зарим үгсийг өөр өнгөөр тэмдэглэсэн байгаа. За жишээ нь монгол бичигт доод гэдэг үгийг доораа дуу гэж бичдэг байна. За монгол бичигт доод гэдэг үгийг доораа дуу гэж бичсэн байгааг мэдлэн тогтоож аваарай. За мөн өвөл өдөр гэсэн хоёр үгийг өөр өнгөөр тэмдэглэсэн байна. За эдгээр үгс маань кирилл бичигтэй өөтөө бичигдэх боловч монгол бичгийн хэлнээ ээгээр эхэлж ийхүү бичигдэж байгааг ажиглах хэрэгтэй. За хүүхдүүдээ сурах бичгийнхээ 73 дугаар талын дасгал 71-ийг хамтдаа ажилцгаая. За өрг, өмс, үүр, үүс, үд, үлг, өөд, өвд гэсэн үгс маань монгол бичгийн хэлний ээ эхлэлтэй байгааг ажиглаад доорх бүтээврийг залган бичээрэй. Монгол бичгийн хэлний зарим кирилл бичгийн хэлнээ өөтөө бичигддэг боловч монгол бичгийн хэлнээ ээгээр эхэлж бичигдж байгаа үгсийг ажиглаж аваарай. Жишээ нь өрг гэдэг үгийг эргүү, өмс гэвэл эмс гэж. За мэдээж үүр гэдгийг игүүр, үүс игүүс, үүд гэвэл эгүүд, өлөг гэвэл элгүү, өдөх гэдэг үйл үгийг эдүү. Харин шувууны үд гэдгийг өөдөө гэж бичнэ. Өвд гэдгийг эбид гэж бичиж байгааг ажиглаж аваарай. Энэ дотор монгол бичигт урт үг гол төлөв эг ү гэсэн бүтцээр тэмдэглэдэг. Доорх бүтээврийг язгуур үгд залгаж шинэ үг битээж бичцгээе. За хүүхдүүдээ шинэ үг бүтээсэн бол багшийнхаа самбар дээр шинэ үг бүтээн гаргасныг хамтдаа харцгаая. За жишээ нь өргөдөл гэдэг үгэн дээр далдал гэдэг бүтээврийг монгол бичгээр далдал гэж бичсэн байна. Өргөмж гэдэг дээр эргүмжи. За өргөл гэдэг дээр эргүл. Өмсгөл гэдэг дээр эмүс гэл гэж. Өмсөв гэдэг дээр эмүс бай. Өмсчээ гэдэг дээр эмүс чэ гэж. За багш нь энэ чэ нөхцөлийг өөр өнгөөр тэмдэглэсэн байна. Ер нь монгол бичгийн хэлнээ төгсгөх жээчээ мөн зэрэгцүүл олбохын жээчэг тухайн үйл язгуур залгах тухайн үгийн төгсгөлт нь хатууд дэвсгэр үсэг буюу БГРСТ гэсэн хатууд дэвсгэр үсэг байх юм бол чэг залган бичдэг. Харин их шиг буюу зөөлөн дэвсгэр байх юм бол чэг дагуулж бичдэг ийм онцлог байдаг. Жишээ нь өмсчээ гэдэг үг маань өмс гэдэг үг маань хатууд дэвсгэрээр төгссөн учраас чэг залгаж бичсэн байна. За үүрэг, үүргэвч, үүрлээ гэж. За үүр гэдэг үг маань өөрөө монгол бичгийн хэлнээ дэвсгэр үсгээр төгссөн учраас холбоо гишгийн дүрмийн дагуу энэ чиг эз жирэглэн бичсэн байна. За мөн үүсэл гэдэг дээр адилхан, үүсмэл гэдэг дээр мөн адил. Үүсдэг, үүтгэл. За үүд гэдэг үгэн дээр гагэ бүтээврийг залгахад тухайн гагэ маань монгол бичгийн хэлнээ хаахя болж хуурдаг. Дуудаа чанга гэвэл нэгдэр ороход аль нэг нь дуугаалдгаа гэсэн. Ингээд монгол хэлний эвлэгчийн тогтолцоо байна. За үүдчээ гэдэг дээр мөн хатууд дэвсгэрээр төгссөн учраас чэг үүдчээ гэж, игүүтчээ гэж монгол бичгийн хэлнээ бичиж байна. Үүдл гэдэг үгэн дээр мөн л холбох шихийн дүрмийн дагуу биз гарч ирсэн байна. За
үлгүүр гэвэл ил гүүгүүр, үлгөгч гэвэл үлгөгч, үлгсэн гэвэл өдөгч, өдөөлт, өдөөсөө, өвчин, өвдөө, өвдөжээ гэдэг үгнэр мөн адил хатуу дэвсгэрээр төгссөн учраас чи толгойдоо залгуур залгасан баг те. За хүүхдүүдээ цагуур шинжих Монгол арга эхийн багш нь намуухан гэдэг үгийн хан гэсэн бүтээврийг өөр өнгөөр тэмдэглэсэн байна. За тэгвэл сурах хүчгийнхээ 73 дугаар талын дасгал 72-ийн 1-р үгсийг ажиглаж хан бүтээврийн утга үүргийг гаргацгаая. Жишээ нь том, томхон, баг, багхан, за жижиг, жижигхэн гэж хэлэхэд энд ямар ялгаа байгааг хүүхдүүдэд ажиглацгаая. За мэдээж том гэд хоёр байгаа том зүйлийн тухай яриад надад арай томхныг өгчөө гэх юм бол хан хин гэсэн бүтээвэр нь өөрөө ихэтгэх утгатай байна. За хоёр жижигхэн зүйл байгаад надад жижигхнийг өгч гэх юм бол хоёр жижиг зүйл байжгаад жижигхэн гэж ярих юм бол энд багтгах утга байна. Тэгэхээр энэ ч баймт санаа илэрж байгаа ийм бүтээвэр байна. За тэгвэл их дотор гарч ирж байгаа намуухан гэдэг. За намуухан гэвэл тогтуун тайван гэсэн утгатай. Гэтэл намуухан гэвэл тэр тогтуун тайван байдлыг улам бүрэл багасгаж тухайн улам л намуухан гэсэн ийм санааг илэрхийлж энэ дээр гарч байна. За иймэрхүү зүйл ажиглагддаг. За багш нь энэ хан хин бүтээвэртэй нэгэн үгийн тухай тайлбарлаж яриа. За хуучин цагт эр эм ялгалгүй хүүхэд гэдгийг хүү гэж ярьдаг байсан. За хүү гэж ярьсан нь Монголын нууц новчонд илхэн харагддаг. Нуган хүү, өхөн хүү гэж ярьдаг байсан. За тэгээд хүү гэдгээс хүүхэн буюу төрөүний хан хин бүтээвэртэй адил баймж утга санаа илэрхийлсэн хэн бүтээврийг хүү гэдэг дээр залгасан байгаа юм. Жишээ нь хүү гэж байгаа хүүхэн гэхээр алей энэ чинь багтгах буюу өхөөрдөх, хөөршөх тийм эрүүлэх тийм утга явж байгаа. Жишээ нь 18-аас доош насны бүх хүнийг хүүхэд гэж бид нэр үндсөөлөнд үздэг. Харин эрт цагт хүний үрийг хүү гэж нэрлэдэг гэж байгаа. Хин гэдэг маань болохоор баг балчир гэсэн утгыг илэрхийлдэг. Хүү гэж байгаа хүүхэн гэхээр балчир нялх гэсэн санааг илэрхийлдэг байжгаад хүүхэн болж явсан байгаа юм. Энд хүүхэн гэдэг үг маань болохоор зарим баатарлгийн туйлуудад гардаг. Баатруудыг хүүхэн энтер гэж хүүхдүүдийг хүүхэн гэж тэр нэрсэн байгаа нь бас анзаарагддаг. Мөн уус товчонд гас гардаг. За тэгэхээр хүүхэн гэж бид нэр хүүхдийг эр юм ялгалгүй хүүхэн гэж ярьдаг байжгаад олон тооны дэ бүтээвэр салгаад хүүхэд гэж олон хүний өөр байвал хүүхэд гэж ярьдаг байсан бахна. Гэтэл бид нар явсараад хүүхдүүд гэж магадгүй ярьсараад тухайн дэ бүтээврийн үүрэг нь алдагдсан байгаа юм. За ингэж үүрэг нь алдагдсан олон тооны дэ бүтээврийн тийм олон юунууд уулмөрүүд байдаг. Жишээ нь сайн гэж гад олон сайн зүйлийг сайд гэдэг байсан байна. Гэтэл одоо ганц сайн зүйлийг сайд гэж нэгэ утгатай. Аран гэхээр нэг харц үнийг хэлдэг байсан бол ард гэх юм бол олон харц үнийг хэлдэг, эгэл ардыг хэлдэг байсан. Гэтэл аран гэдэг үгийн үндсэн язгуур нь одоо танигдгаа байгаад ард гэвэл нэг, ардууд гэвэл олон гэж ойлгодог болсон. Ийм зүй тогтол байдаг. За энэ ч багш нь хүүхэн гэдэг үгийн тайлбарыг гаргасан нь хүүхэн гэдэг үг эртний монгол хэлэнд эрэгтэй эмэгтэй хүүс ялгалгүй хүүхдийг заасан үг байжээ. Түүхэн явцад тус үгэнд олон тоолын дээд дагуур залгасан хүүхэд хэлбэр нь хүний багыг хүүхэн гэдэг нь эмэгтэй хүнийг заах үг болон хуурчээ. За мэдээж хүүхэн гэдэг маань хүүхдийн тэр эрүүлсэн, зөөлсөн, тэр илэмссэн тэр зөөлөн утгыг илэрхийлж байсан. За мэдээж энэ ч зөөлрүүлсэн утга байсан учраас гутлын зөөлөн уулыг хүүхэн уул гэж нэрлэдэг. За мөн хүний нүдний цэцгийг хүүхэн хараач гэх юм уу нэрлэж исэн. Бас нэг юм онцлог бас байдаг. За хүүхдүүдээ сурах хүчийнхаа 73 дугаар талын хүний ааш араншин байгалийн үзэгдэл эхийг хамтдаа уншицгаая. Байгаль юм үзэгдлийг үүсгэл болгож хүний зан ааш, дотоод сэтгэлийн байдлыг зүйрлэн илэрхийлсэн хиллэг тун элбэг байдаг. Байгалийн үзэгдлийг таньсан мэдлэг
хүнийг таних ухаантай хослуулан зүйрлэн сэтэлсэн үгсээс. Хаврын тэнгэр шиг хувирамтгай, борооны дараах мөг шиг гинт олшрох, үүрийн цолмон шиг тод, үүлэн хөөсөн тэнгэр шиг цэлмэг тунгалаг, ургаа хад шиг хөшүүн хойрог, салхинд хийсэн хамхуу шиг гэх мэт. За хүүхдүүдээ эхийг уншаад дараах дасгалыг хамтдаа хийцгээе. За багшийнхаа уншсан ихээс тохирох үгийг олж бичээрэй гэсэн байна. За хөх гэдэг өнгөтэй адилхан хөө гэсэн үгийг саяны их дотор хэрхэн бичсэнийг олоорой. За сэтгүүл гэдэг үгтэй ойролцоо бичигдэх магадaltaй. Адил биш, ойролцоо хэлбэрийн хувьд жоохон төхөө бичигдэг. Сэтгэл гэдэг үгийг сэтгүүл гэдэгтэй төхөө бичдгийг олж бичээрэй. За шувууны үүр гэдгийг игүүр, харин үүр цайх гэдгийн үүрийг хамтдаа уншсан их дотор хэрхэн тэмдэглэснийг энэ дээр олж төхөж бичцгээе. За хүүхдүүдэд нөхөж бичсэн бол хэрхэн нөхөж бичсэнийг хамтдаа харцгаая. За хөөх гэдэг үгийг хөгээгээ хөгж. За хөх гэдэг үгийн хөөгээ гэдэг бүтцэн адилхан бичигдэж байна. Төхөө бичигдэж байна. За сэтгэл гэвэл сэтгүүл гэвэл сэтгүүл гэж. Харин сэтгэл гэвэл сэтгэл гэж. Нэг нь гүүтэй, нэг нь хийтэй байгааг анзаарах хэрэгтэй. За шууны үүр гэвэл игүүр, харин үүр цах гэдгийг монгол бичгээр үр гэж бичсэн байгааг бид нэр анзаарах хэрэгтэй байна. За энэ хүү хөөж бичсэн байсан байна. За хүүхдүүдээ хүний ааш араншин байгалийн үзэгдэл гэсэн ихээс за багшин зарим үгсийг өөр өнгөөр тэмдэглэсэн байна. За мөөг гэдэг үгийг монгол бичгээр мөөгүй гэж бичсэн байгааг хүүхдүүдээ нүдэн тогтоож аваарай, тэмдэртэй бичиж аваарай. Гинт гэдэг үгийг гинэттэй гэж давхар гээгүүлэгчээр бичсэн байна. Гинэттэй гэж. За үүр гэдэг үгийг үр гэж бичсэн байна. Хойрог гэдэг үгийг монгол бичгээр хойргуу. Хамхуул гэдэг үгийг монгол бичгээр хамхуул гэж давхар хэцээр бичиж байгааг эдгээр үгсийг монгол бичгээр хэрхэн тэмдэглэж байгааг бичиж тэмдэглэж аваарай. За үр орчин цагийн монгол хэлнээ өглөө буюу өрлөө гэдэг үг үүр цах гэдэг үгтэй адил нэг гаралтай аж. Өглөө үүр гэж харьцуулан үзвэл үндэсний бичгээр үүр дүгэ болох билээ. Харанхуй арилж гэгээ орох үеийг заасан үүр гэсэн язгуурт лүгээ дагуур салгаж өглөө буюу өрлөөгөө гэсэн үг үүсжээ. Тэгэхээр монгол бичгийн хэлнээ өглөө гэдгийг бид нэр үр лүгээ гэж бичдэг. За түүний тэр язгуур нь үүр гэсэн утгаас үүссэн байна. Лүгээ гэдэг маань хамтархын ядгалын тайтай бүтээгдэхүүнтэй адил утгатай. Тийм учраас үүр лүгээ гэгээ орох агшныг монголчууд өглөө хэмээн ойлгож сэтгэдэг байсан байна. Үүрээр гэгээ орох агшныг монголчууд өглөө гэж ойлгодог байсан байна. Өглөө гэж үздэг байсан байна. За тэгэхээр өглөө гэдэг үгийн язгуур нь бол үүр гэдэг үгнээс гаралтай гэдгийг ойлгох хэрэгтэй. За хүүхдүүдээ сургуучийн 76 дугаар талын нөхөө гинт гэдэг үгтэй адил бичигдэх үгсийг дэвтэртээ бичиж авч нүдлэн тогтоорой. Кирилл бичигт дан гээгүүлэгчээр тэмдэглэдэг боловч үндэсний бичигт давхар гээгүүлэгчээр бичдэг өрөмсөл бичлэгтэй цөөн байдаг. Жишээ нь монгол бичигт гинт гэдгийг гинэттэй, санамсаргүй байхад хормхон болох зүйлийг монголчууд гинт гэж ярьдаг. За дүлд гэж байна. Эгнэт эрх биш гэсэн утгатай дүлд гэдэг үгийг монголчээр дүлэдтэй гэж. За айлт гэдэг үгийг монголчээр илэттэй, мөд гэдэг үгийг мөд буюу даруй гэсэн утгатай энэ үгийг монголчууд мөддөө гэж бичиж байгаа анзаарах хэрэгтэй. Мөтөр буюу өтөр түргэн гэсэн утгатай энэ мөтөр гэдэг үгийг мөд төр. За мөн давхар
дээгүүгээр мүтүр гэж бас бичиж бас болдог. За үтэр гэдэг үгийг үт тэр гэж бичиж байгаа. Хурдан дүрэн гэсэн утгатай үтэр гэвэл үт тэр. Худаг гэдэг маань монгол бичгээр ходдог гэж. Иймхүү кирилл бичгийн хэлнээ дан гэвлэгчээр хэлдэг боловч монгол бичгийн хэлнээ давхар гэвлэгчээр бичдэг. Эдгээр зөө үгсийг дэвтэртээ бичиж авч хүүхдүүдэд мэдлэн тогтоож аваарай. Гэрийн даалгаварт сурах бичгийнхээ 77-оос 79-р талын мэдлэг батгах дасгалыг ажиллаарай. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа.